Хичээлийн өмнөх хэсгүүдээр тектоник хавтангийн хөдөлгөөний 3 төрлийн хэлцааг үзсэн. Холдон салах, ойртон нийлэх, зүрх буюу харилцан шилжих хөдөлгөөн. За газрын зураг дээр бид бүхэн хичээлийн өмнө бас үзсэн. Ямар хавтангуудын хооронд аль төрлийн хэлцааг үүссэн байна вэ гэж. За одоо тэгвэл шилжилтийн чиглэл болон эрчмийг харцгаая. Эрчмийг жилд хэдэн сантиметр хөдөлж байгаагаар хэмждэг байна. За хамгийн ойрын жишээ болгоод Евразийн хавтан болон энэтхэгийн хавтан хооронд. За нэгсийг улаанаар тодруулчих. За ингээд тодруулчих. 5.6 см. Энэтхэг Австралийн хавтан болон Евразийн хавтан хоорондоо нэгдэн нийлсэн, ойртсон. За тэгээд хөдөлгөөний эрчмийг авч үзвэл жилд 5.6 см. За үүнийг хэдүүлээ энгийн тооцоололоор тооцолж болно. 1000 жилийн дараа ямар байх вэ? 1 сая жилийн дараа ямар байх вэ? За 1 жил 5.6 юм чинь 1000 жилд 5600 см. За 5600 см метрлүү шилжүүлээд үзэх юм бол 56 метр. За гэх мэтлэнгээр энэ харагдаж байгаа зургаас бид бүхэн сая жилийн дараа, 5 сая жилийн дараа, 10 сая жилийн дараа төвүүдийн хэлбэр хэмжээ хоорондын холтолтой ойртолтыг багцаагаар төсөлж болох нэ. Ингээд бяцхан гэрийн даалгавар өгөхөд 50 сая жилийн дараа Африкийн хавтан Арабын хавтангаас хэдэн метр буюу километр зайд аль зүгт шилжсэн байх вэ гэдгийг тооцоолж үзээрэй.